Hey, зөөцөд алуусаа тулгаа бин тулгаа. За энэ удаагийн бичлэгээрээ Leaning Wade Son of Flash гэх пүүсний ревю хүргэхээр шийдлээ. За Son of Flash-ыг бол хийгээж гэх хүмүүс байсан. Би өөрөө ч их сонирхож байсан ч бусд хүмүүс бас тийм анхаарал татахгүй болов гэсэн Leaning-ийн тренд донд бас хүмүүсийн анхааралд их хүртээд багш байна. За ингэж бичлэгийг эхлүүлцгээе. Son of Flash гэх пүүз нь Dwayne Wade-ийн хүү Zyra Wade зориулж гаргасан пүүз юм аа. Zyra Wade нь Dwayne Wade-ийн том хүү 2002 онд төрсөн. Одоо 21 настай. За Африкийн лигийн Cape Town Tigers гэх багт тоглож байгаа юм байна. За ахлах сургууль дахтаа бол Bronny Jamesтэй хамт Seri Canyon гэх сургуулийн багт хамт тоглож, за Wade LeBron-ийн хүүхдүүд хамт тоглож байгаагаараа олон жохомд харагдаад амьдсан. Саксны чадварын хувьд бол NBA-д орох төвшөнд бол байгаагүй бололтой. За NBA-ийн доод лиг G League-т Salt Lake City гэх багт тоглож байгаад одоо бол Африк тоглож байгаа. За ESPN-ийн үнэлгээч тийм бас өндөр биш байж. Бас нэг анхаарал татах зүйл нь D Wade Zyra-тай бэлтгэл хийж нэг эсрэг нэг тоглож trash talk хийж байгаа бичлэгүүд нь бас цацагдсан. За LeBron Bronny-гийн тоглолтын дээр очиод Bronny-г хайплаад NBA-д оруулахад ерөөдөө нэлийн тус болоод байгаа шүү дээ. Wade бас хүүгээ хайплж байгаа одоо нэг хэлбэр нь энэ бичлэг байсан юм болов. Гэхдээ бас тэгж хайплж чадаагүй. Хүн ч бас тийм NBA төвшөнд орохоор байж чадаагүй болтой. Зүүнээс харахад Leaning-д Wade-ийн нөлөө ямар их байгааг харж болох юм аа. За хүүдээ зориулж пүүз гаргаж өглөө. За Son of Flash нь 2023 оны 3 сард 135 долларын үнэтэйгээр худалдаанд гарсан. За үзүүлэлтүүд рүү орцгоё. За зурлалт нь 9 оноо. Зурлалт нь сайн, доторч, гаднаж. Гадна бол натуу учраас сайн байдаг. Тоостой орчинч сайн зурнаа. Зурлалт бол Son of Flash-ийн хамгийн шилдэг хэсэг гэсэн байна. За зөөлөвч нь 8.2 оноо авчээ. Зөөлөвчний систем нь урд хойд хэсэгтээ boom зөөлөвч, нийт нь cloud form зөөлөвчийг ашигласан Shank-аас бүрдсэн юм байна. Зөөлөвч нь нингэн мэдрэгддэг, тухтай, bouncy, цогцолтын хамгаалалтай ажгүй. Гэхдээ бусад Leaning-ийн пүүзнүүдтэй харьцуулахад зөөлөвчийн хувьд тэмч гайхалтай биш ээ. Материал нь 8.3 оноо авчээ. Материалд онцгой гэдэг зүйл байхгүй. Гэхдээ бат бөх хит халахгүй. Нэгт агаарын солилцоод ажгүй, премиум биш, хямд мэдрэгддэггүй. Эвтэйхэн гэсэн байна. За дэмжигч нь 8.6 авчээ. Дээдс нь хөлийг найдвартай хамгаална. За гутал нь ерөнхийдөө доктортой. TPU хэсэг буюу аянгийн дүрс нь сайн хоёр талын дэмжигч болж өгсөн. За үдээсний систем сайн, өсгийн локдаун асуудалгүй гэсэн байна. За Fit 8.3 он авчээ. Өмсгөл нь тун эвтэйхэнч урд хэсгийн баг зэрэг нарийн. Урд хэсэгт баг зэрэг зай үлднэ гэсэн байна. За off-door нь 90%, гадна л байг тоглоход хангалттай сайн гэсэн байна. За size and true size. Гэхдээ өргөн үлдээ хүн бол хагас size дээш явахыг зөвлөжээ. За USA use size дээр 400-аас 420 гэр даваатлууд нэх юм бол сайн бат бөх зурлалт боломжийн зөөлөвчийн систем. За сул тал нэх юм бол бусад Leaning-ийн пүүзүүдтэй харьцуулахад премиум биш. Нарийн өмсгөл гэсэн байна. Ерөнхийдөө бол загварын хувьд надад их дажгүй санагдсан. Ялангуяа энэ аянгийн тэмдэг өнгө хэлбэрийн хувьд. Зурлалт нь тунд дажгүй гэсэн байна. За нэг даваатлууд нэх юм бол мэдээж off-door хангалттай бат бөх зурлалттай байгаа нь энэ пүүсийг даваатлуулж байна. За зөөлөвчийг харах юм бол Nike, Adidas, Puma гэх том брэндүүдийн адил за хоёр өөр зөөлөвчийг хослуулсан харагдаж байна. За Nike л ихэд урдаа Air зөөлөвч юм уу, хоёр урд хойно Air зөөлөвч, тэгээд ерөнхийдөө нэг foam зөөлөвчийг ашигладаг бол Son of Flash дээр Cloud зөөлөвчийг бүтнээр нь ашиглаад Boom зөөлөвчийг Air зөөлөвч ашигладаг шиг урд хойно хийж өгчээ. За энэ арга нь үнийг буулгах бас нэг арга юм аа. Мэдээж том boom зөөлөвчийг гэдэг юм бол үнэн өсөд ирнэ. За материалын хувьд ажгүй. Яг хэрэгтэй газруудаа фединг буюу зөөлөвчүүд ихтэй. За wow арвыг хараад тоход за ерөнхийдөө иймэрхүү байсан. За яг шагаа болон хэрэгтэй газрууд дээр зөөлөвчүүдийг байрлуулж өгөөд бус хэсэгтээ илүү хөнгөн нэмгэн миш материалуудаар хийж өгсөн байсан. За дэмжигч тийм муу биш, дажгүй. За fit нь урд хэсэгт нарийн мөртлөө баг зэрэг зай үлднэ. Гэхдээ тэр урд үлдэж байгаа зайн тийм ч их тоглолтод бол нөлөө байхгүй. Ерөнхийдөө ямар нэгэн нөлөөгүй гэсэн байна. Гэхдээ загварын хувьд энэхүү урагшаага жоохон зай гаргаж өгсөн. Илүү загварлаг харагдуулж өгсөн болов. За мэдээж WoW 10 шиг чанар болон перформанс хүсээд хэрэггүй ч. За ямар нэгэн том сул тал байхгүй. Дажгүй снэкер болж чадсан болтой. За ингээд өнөөдрийн бэлтгэсэн мэдээллийг хүрээд дуусч байна. Бичлэг таалагдсан бол subscribe, like, donate, share хийж өгөхийг хүсье. Баяртай.